AI аналитик төлөвийг хэрхэн ашиглах вэ? MOPT Capital.com вебсайтаар хандан өөрийн бүртгэлээр нэвтэрч орно. Нүүр хуудасны зүүн хэсэгт байрлах WebTrade-ийг сонгоно. Ингэснээр арилжааны дан сонгох цонх гарч ирэх бөгөөд та дансаа тохируулан үргэлжлүүлэх товчийг дарна. Нэвтрэн орсны дараа арилжааны цонхны баруун дэд буланд дараах хоёр үндсэн сонголт харагдана. Та IC Candle буюу AI Analytic Tool хэсгийг сонгоно. Хэрэв та IC Candle-ийг AI вебсайтад бүртгэлтэй бол нэвтрэх товчийг, бүртгэлгүй бол бүртгүүлэх товчийг даран үргэлжлүүл. Үүний дараа симуляторыг идэвхжүүлэх товчийг даран идэвхжүүлнэ. Багцны дүрсээр дарснаар сканерын тохиргоо цонх нээгдэнэ. Энэ хэсэгт та шинжлэх хослолоо сонгох ба ижил төстэй паттернуудын тоог тохируулна. Ингэснээр 10-аас 200 хүртэлх ижил төстэй ханшийн хөдөлгөөний үр дүнг шүүн харах боломжтой. Дараагийн алхам AI загвараа сонгоно. Энэ CAC Lite, Standard, Plus, Pro гэсэн сонголт харагдана. Загвар бүр түүхэн датаны шүүлтгийн хэмжээгээр ялгаатай. Тухайлбал CAC Lite нь ойрын 1-3 жилийн датаг шүүдэг бол CAC Pro загвар нь өмнөх 20-с дээш жилийн түүхэн датанаас шүүлтгийж илүү наривчлалтай үр дүн үзүүлнэ. Шаардлагатай наривчилсан тохиргоонуудыг хийж дууссаны дараа тохиргоог хадгалах товчийг дарна. Чарт дээрх ногоон бүс нь таны шинжилгээр сонгосон ханшийн хөдөлгөөн юм. Та уг бүсийг зөөж яг аль хэсгийг шинжилгээ нарийн тохируулна. Сонголтоо баталгаажуулаад скан товчийг дарна. Ингэснээр таны сонгосон тохиргооны дагуу хайлтын илэрцүүд болон тухайн хөдөлгөөний түүхэнд өмнө хэдэн удаа өссөн, хэдэн удаа буурсан хоёр баг нь гарч ирнэ. Уг хэсэг таны сонгосон хөдөлгөөн тухайн хослол дээр хэдэн оны хэдэн сард хэдэн хувийн магадaltaгаар ижил давтагдаж байсныг харуулна. Мөн таны сонгосон ханшийг түүхэн ижил төстэй хөдөлгөөнүүдтэй харьцуулан цаашид дээшээ өсөх эсвэл унах боломж төлбөрийг графикаар харуулна. Та CAC загварыг ашиглан өсөлт болон бууралтай датан дээр симуляц товчийг дарснаар зах зээлийн цаашдын боломжит хөдөлгөөнийг түүхэн илэрцүүдэд тулгуурлан наривчлан шинжлэх боломжтой болох юм.